тэрүүгээрээ бид хоёр чинь нэг шинэ жилийн хаага батсаа. Би сайн байна уу хөтлөл за хөгжин дуулангүй санжаа гарч ирээ. Хоёр хөтлөгчтэй нэг уцтай чихвчтэй гарч ирээл. Сонсогч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Хөгтөнгөр подкаст маань шинэ дугаараа та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт Эдэн подкастын хөтлөгч, Урбан тавгийн үүсгэн байгуулагч, одоо хөтлөгч Учрал хүрэлцэн ирсэн байна. Маш гоё. Үүсгэн байгуулагч гэхээр за яг хөө тийм контент хийдэг тий. Санаачлагч. Яг хөтлөгч гэхээр бас би нэг дуртай бас байдгүй. Яг хөө уулын сэтгүүлч, орчуулах сэтгүүлч тий. Тэгээд одоо DI гэдэг манайх юм магазинтай болсон байгаа. Видео магазин. Тэгээд тэрийг тэнд эрхлэгчийн хийгээд хариуцаа явж байгаа. Тий. Тэгээ манайх тэндээ бас одоо бидний үзэж байгаа нь яг миний контентуудыг хийн. Энээс гадна залуучдын контентууд хийж эхэлж байна. Дээрээс нь реклам, мөн клип рүү бас орж байгаа. Тэгээд өнгөрсөн жилээс эхлээд бас клип зүгээр туршиж хийж үзсэн өөрсдөө. Тэгээд одоо бас нэг хоёр л клип хийсэн байна уу. Тэгээд реклам, рилүүд бас их хийж байна. Тэгээд иймэрхүү зүйлсүүдийг хийгээл ер нь маркетинг тал руугаа явж байгаа. Тэгээд тоглолтын маркетингуд бас хийдэг. Ийм ажил хийдэг. Тэг яг Urban Talk үүсгэн байгуулагч гэж ярьж байна. Тэг яг санаачлагч юм уу? Тэг үүсгэн байгуулагч гэхээр нэг амар юм группийн ч юм уу нэг юм болчихлоо тэг. Urban Talk гэдэг мэдгүй ах ихснэр бол энэ яадаг компани бол гэх. Юуны компани болж юм уу тэг. За маш их баярлалаа энэ подкастт орсон гоё подкаст байна. Тэгээд гоё яриа өрнөх хаа баярлалаа. Эдэн подкастын эхний дугаарыг үзээд би нэр нь надад аягүй сонирхолтой санагдсан байхгүй. Ямар гоё нэр вэ? Тий. Одоо яг юм гашилсан сүнээс гаргаж авсан одоо эдмиг тий. Одоо ингээд нэр болгоод өгсөн гэхэр нэг амьдралын бас нэг туршлагыг ч юм уу өгөх гээд байгаа юм болоо гэсэн нэг тийм нэр санагдсан. Ер нь тий. Нэг хэсэг нь бол тийм. Энэ нэг би санаачлаад би ч өгсөн биш. Анх нөө одоо мандуул штэ подкаст хийдэг одоо захирал мандуул болсон шүү дээ тий. Үүсгэн байгуулагч. Тий. Бас үүсгэн байгуулагч тий. Одоо нөгөө юуны бас захирал шүү дээ. Мандуулчаа. Монголын одоо 4 дахь оператор болж байна. 5 дахь оператор нөгөө ондоогийн захирал тий. Мандуул маань санжаа бид хэд байж байгаад бидний хамтдаа нэг контент хийх гээд бид чинь нөгөө хүсэл сонирхлоор нийлцэн хамт сакс тоглодог байсан. Тэгж яагаад хамт контент хийя гэж ярилцаад тэгээ контент маань анх Эдэм гэдэг ярилцаад ямар нэртэй авах вэ гэдэг ундаасаа ярилцаад Эдэм гээ та юу нэ гэд. Яг энэ санааг нь бол мандуул гаргаж ирсэн. Нэрний. Тийм. Тэгээд энэ Эдэм гэдэг нэр маань ингээд явна гэд. Ер нь мэдээллийн контент тэгээ цаашлаад ерөнхийдөө ингээд өргөжөөд явна. Ер нь мэдээ бацдаг юм зүйл байя гэж ярьжсэн. Тэгээд мандуул маань өөрийн ажлаа хийгээд явсан дараа санжаатайгаа үлдээд бас хийх гэж байгаад санжаа маань аялал гээл ингээл яваад гисэн. Тэгээд би сургууль соёл гэж явж байгаад за Эдэм гэдэг нэрийг ерөнхийдөө залуучуудад нийлээд санаачилж ирсэн юм чи Учрал Токо 2 дугаар улирлын шинэ болгоод Эдэм гэдэг ингээд шинэ ажиллаа эхлэв. Би ч нэг хэсэг контент хийх болсон байсан. Тэгээ жилийн өмнөөс буцаж контент ярилцлага хийж эхлэхдээ Эдэм гэдэг. Энэ санаа тэгэхээр яг жилийн өмнөөс биш бүр өмнөөс яригдаад хөл орой коронавигийн өмнө яригдсан. Тийм бүр төсөл болоо явсан юм чинь бүр юм цогц контентын төсөл зөвхөн подкаст юм уу мэдээ байхгүй юм зорилттой контент байя. За бүр ингээд Улаанбаатар хот нийслэлийн хөгжлийн төлөө бүр юм хийдэг. Тэгээд бид нар сэдв болон бүх зүйлийг оруулаад эдүүлдэг. Нөгөө талаар мэдээ болгон гаргадаг. Бүх зүйлийг ингэж хийдэг нэг юм. Тэр нэг 4 хөтлөгчтэй нэг дугаар орж ирсэн баха тий. Нэг нь entertainment мэдээлэл яриад, нэг нь нийгмийн сэдвийн тухай яриад, яг нэг тэр дугаарыг бол би бас үзсэн. Нэг туршилтын дугаар гараад зогссон шүү дээ. Яг тэр чинь л яг Эдмийн анхны тэр явах хэрэгтэй байсан прогресс байхгүй юу? Тийм. Тэгээд тэр маань ерөнхийдөө одоо хавсаархан болж явж одоо манай студ дээр одоо нэг репортер тэгшээ гэдэг нэг хүүхэд бэлтгэгдэж байгаа. Тэр маань яг энэ Эдэм ньюсийг яг хийж дөнгөж эхэлж байна тий. Маха нөө 94 оны 12 сарын 15-нд одоо анх дэлгэнээс ч үүсгэн байгуулагдсан. Ер нь бол Монголын анхны ууган FM. FM-ийн ер нь хэр сонсогч байваа. Маш их сонсдог байсан. Би ч одоо яг л 90-ад оны хүүхэд. Тэгэл тухайн үед ч юм бол тэгэл бид нар ч юм бол FM л сонссон шүү дээ тий. Смартфон одоо нэг шиг юм
янз бүрийн платформ, интернет хомс байла. Интернет тэгэхээр дөнгөжл гарч эхэлж ирсэн тий. Интернет кафе орно. Өөр зүйл байхгүй. Тэгээ яг тухайн үед ч бол бүгд л мэдээ орох цагаас л FM л сонсон. Тэгээ Хөхтөнгөр радио станцыг би маш их санаж. Яг нэг юм хүүхэд одоо тэр баг надаас ахал хүн байдаг бах тий. Хөхтөнгөр радио станц гэх. Анхны хөтлөгчнөр бол тэр яг ахмадууд тий. Тэр ч одоо 30 жилийн өмнөх харин тийх байх шүү тий. Эфир цацж байсан хүмүүс их нэлээ нас ахмад хүмүүс. Айл болгон л нэг юм FM-тэй кассет, CD-тэй, магнитофонтой тий. Тэгээ тэн дээр ер нь бүгд л FM сонсдог. FM бол үнэхээр гоё л. Айлууд юм том систем хөгжим тавьдаг байсан тий. Систем хөгжим тавиул бас баяа айлтарч. Тий тий. Манайх чинь арай сүүл систем хөгжимтэй болсон. Арай жижиг хөгжимтэй байлаа тий. Тэн дээр чинь тавиал тэгэл ээжигээ хахгүй шалмалаа угаагаал тэгэл тэр чинь сонссон шүү дээ. Ямар хамтлагийн сонсогч вэ? Тухайн үед үү? За Хөхтөнгөр сонсдог байх үе гэхэр чинь би баг 10 нас өрөг байсан. Тэгээ камертон сонсдог байсан. Би ер нь камертоныг мэдээ орох цагаас сонссон. Цэцэрлэгийн нэг ахлахын гэж байдаг те. Тэр үед л камертон гарч ирж ирсэн. Тэгээд тухайн үед дурлал сонссон шүү дээ. Тэгээ камертоны бол одоо ч үнэнч одоо фанат сонсогч. Тэгээ нөгөө Мамуу Наашир. Тийм Мамуу Наашир 18 нас хүлээлт гэл 18 нас гэж цомог бол одоо үнэхээр ээж минь тухайн үед одоо төрсөн өдрөөр авч өгчээсэн. Тэгэл өдөр шөнөгөө сонсон шүү дээ. Нэг хөгжим сонсох хэрэгчлөөнд хүрэх үед. Тийм тухайн үед чинь тэгээд яг хуу CD гэдэг хөгжим бас дөнгөж CD-тэй хөгжим бас орж ирэл. Тэнгүүд Монголын баг анхны CD чинь нөгөө юу байсан? Харсарнагийн CD. Black Rose гэм хар CD байсан. Тэр CD-г бас аав ээж авч өгөөл тэрийг бас сонсоод Black Rose хар сарнаг бас айгүйг сонссон. Тэгээ камертоных нь болохоор кассет байсан юм аа цагаан өнгөтэй. Тэгээ эдрийг л сонсч өслөө дээ. Тэгээ Никитон гэл нэг иймэрхүү байсан. Тэгээ голцуул камертон. Энэ жилийн хувьд стадион болон одоо төв зингэлдэх social park тий. Маш олон тоглолтууд боллоо. Өөрөө чи хувьд яг оролцсон тоглолтууд ч байгаа хэрэг. Хамгийн гоё болсон тоглолтыг ямар тоглолт гэж бодож байна? Өнгөрсөн жилийн хувьд гэх юм бол би ерөнхийдөө яг зохион байгуулагч гэдэг утгаар ер нь оролцоогүй. Оролцоогүй. Ерөнхийдөө контент хүмүүст хүргэх, төлөөлөгч гэдэг маягаар тэгээ нэг рилийг хийж өгөөл те. Иймэрхүү маягаар ер нь оролцсон. Таниулах гэх юм уу? Тэгээд тухайн тоглолтуудаас хамгийн гоё болсон гэвэл мэдээж ойлгомжтой ариун нэгжийн тоглолт гоё болдгороо болсон. Миний өөрийн хувьд бол мөрөөдлийн хамтлагтай хамтарч ажилласан энэ бол камертон хамтлаг шүү дээ. Одоо зарим нэг ах нартай нь бол ах トゥ угийн харилцаатай бүр юм баг найзууд болж байна. Тэгээд энэ хамтлагтайгаа ер нь хамтарч ажиллахад бол маш их хад жаргалтай юм уу байлаа. Тэгээд камертоны тоглолт миний хувьд бол гоё болсон. Хүмүүсийн хувьд бол мэдээж ойлгомжтой ариун нэгжийн тоглолт. Зүгээр сонсогчийн хувьас за хүлээж байгаа тоглолт байна уу? Энэ хамтлаг хийвэл бас гоё юм болов. Тэгэл би нэг тамирыг айгүй их сонсдог болсон байсан. Тэгээд одоо манай хүүчин 10 нас өнгөрч байна. Тэгээд хүүтэйгээ хамт ер нь юм сонсдог, хамт фэн болдог болсон. Одоо тамирын фэн хоёулаа. Тэгээд тамирыг тоглолт хийгээсэй гэж бодсон. Сая болчлоо. Гэхдээ бас бүр өргөн үрээнд өшөөгөө найруулгатай гоё тоглолт болоосаа гэж хүсэж байна. Тэгэх юм бол тамирын тоглолтыг л үзнэ гэж бодож байна. Нөгөө хүүтэйгээ яг юм дулаан цагт сайхан юм задгал талбад тэр тоглолтыг л үзье гэж бодож байна да. Бас яг ингээд дээшээ тэнгэр харагда гадаа үзэх гоё те. Янз шүү дээ. Тэгээд уур амьсгал жоохон чигний үнэртэй. Бороо жоохон орцсон те. Янз шүү дээ бас тэгэл. Би нэг 16 онд Ice-Top-ийн 20 жилийн тоглолт үзчихсэн. Тэгэл яг найзууд ингээл их нэртэйг ингээл гараал нөгөө цэнгэлтгээс ингээ гарч ах чинь ингээ хүний төвжрэл үүсэл. Пүүх ингэдэм бахтаа гэл. Тэгээ нөгөө гараад номын санаар алхсан чинь ингээд яг нөгөө төгжрөл нь яг ингээд номын санаар алхаж байгаа юм. Яг тэгдэг те. Тэрнээс өмнө яг нөө цэнгэлтгэд тоглолтууд болдог л байсан баг. Би яг нөө өөрөө үзэж үзээгүй. Тэгээ нэг доор олон одоо тэр сонсогч фэнүүд цуглах бас нэг юм одоо юу гэх юм. Тэр энерги нь амар мэдрэгдэжсэн юм аа. Яа, бүүндээ дагаж дуулаад. Миний all time яг хамгийн их хүнтэй стадионы тоглолт үзсэн. Бараг миний анх удаа стадион орж тоглолт үзсэн. 15-тай 2005 он уу. Камертоны 10 жилээ. Тэр аимшигтай болсон шүү дээ. Хүмүүс дарагдаал. Бүрөө. Тэр чинь баг хүн амтны аим өргөцсөн гэдэг байна. Би тэрийг хараагүй л дээ. Би өөрөө орох гэж их зовж орчихсон. Найрамдал яваад ирсэн. Өсвөр насны хүүхэд чинь дөнгөж нөгөө нэг эмхтэй хүүхэдтэй нэг юм
Би нэг шохооргдаг насн дээр найрамдлын нэг охиныг давлал нэг гангаа охин байсан юм аа. Тэр чинь тухайн үед орчлонгийн сургууль одоо ч бас хувийн мундаг сургууль орчлонгийн сургууль дүнж нэг тэр сургуулийн нэг охинтой болцол нөгөөдгөө авч явал цог тоглолт үзээд шүү. Болцоо хоёр хүүхэд 14 5-тай хоёр хүүхэд үзгээл шахалцаал орс нөгөө охин чинь шахаад урд гიშгүүл онцож байгаа юм. Яа. Тэр тоглолт юу санаанаас гардаг. Тэнгүүд би ч нөгөө нэг шууд дээр нь хөвтөж өөрөө гიშгүүлж мишгүүл. Байдлыг бүр илүү юм. Даваатаагаар эргүүлээд дээ шүү. Өөрөө хүүхдүүд л байсан байна л да. Тухайн үедээ тэгэл тэр охиноос аюу санаа завж ижлээ. Би ийм тоглолт үзүүлчихлээ гэл. Тийм байна. Одоо мундаг эмч болсон байлээ. Тийм Америкт амьдарч юм байлээ. Тэрнээс хоошоо ингээ харилцаа ямар байсан бэ? Тэгэл уулзаал хөрхий ороод битэр ч нэг шороо манархсан юм ороод гişгүүлсэн, хоёулаа гişгүүлсэн. Нуруунд дээрээ гişгүүлээд чинь дэвсгэр болчиход орж байгаа юм чи. Тэгэл ороод нэг тэгэж нэг тэр би яг санаад байгаа байхгүй тэр тоглолтыг амар ороод битүү. Тэгсэн чинь нэг юм тэр сэлэн ундаа дөнгөж үйлдвэрлэгдэл модонд орж ирсэн апугийн. Тэгээ нөгөө нэг юм одоо ч нэм жижиг гардаг болцсон. Тэгээ хой чинь тийм жижиг байгааг том байсан тий. Литрээрээ гардаг. Тэгээ ороод нөгөө байсан мөнгөөрөө нөгөө тэрэлж ундаа аваад. Тэгээ хөрхи нөгөө охинтой Макс ч хөрхи аман цангацсан. Нөгөө айгүй хөөрхөн юм нөгөө гоё охин чи гоё сургуулийн гоё охин чи. Ингээл уусан пур гэл хоёлаа ингээ барьцсан. Тухайн хэд ингээ хараад би эмхтэн ийм том ундаг ингэж явах нэг онц харагддаг юм байна да гэж мэдсэн. Тэгэж угаал тэгэл нэг тоглолтоо үдсэн болол гараал явж исэн. Тэгээ гараа явж байхдаа яг л нөгөө төгчрөл төр чинь тэгэл яг гэр нь бас тэр орчин сургуулийнхаа тэр 11 дэх хоролд байдаг байлоо да. Тэгээ нэг баг алхаж өргөж өгчөөл. Тэгээ баг хоёулаа доолж Монголоо яваад л. Бүр тэгээд би гэртээ хараад тэгээ би санаа зовоод өөрөө санаа зовоод тэр охин л ер нь өөрөө холбогдоог байхгүй. Тэрнээсээ. Тийм, санаа зов холбогдоогүй байж исэн. Тэгээ баг хаяа нэг уцаар ярина. Тэгээд тэгсэн тэр охин бол хөрхий бас тэгж намайг буруугаар бодоогүй юм байна л. Уулна. Тийм. Манай гэрийн үүдэнд ирээд би нэг гараа уулцсан байсан тэгээ бодохгүй. Тэгээ надад бэлэг өгөө нэг бамбрууш өгөө явцдас би хүүхдэл юм да буруу харж ичиж бамбруушийг авчиад гэртээ орж ичүүлээ. Тэгээ ахиж уулзаагүй шүү дээ. Яг нөө болцоо жоохон бүтлгүүчлээ гэж бодсон юм шиг байна. Би болохоор бүтлгүүчлээ гэж бодсон. Тэр охины хувьд бүтлгүүцсэн гэж бодоогүй байсан байгаа байхгүй юу тий. Харин ч юм дурсамж та тий. Тий. Яг би болохоор нэг л нөгөө охиныгаа нөгөө нэг юм хурж босгүй гоё охин гэж бодцсан. Тэгээд ямар нэг өөрөө нөө амар ач холбогдлогч амар ач холбогдлогцсон жоохон эвгүй юм бол энэ таалагдахгүй дээ гэдэг бодолтой явуулсан. Гэвч тухайн охин тийм байгаагүй байсан байгаа байхгүй. Одоо тэр ундаа ухаас ахуулаад тий. За хоёлоо ингэ сайхан нээлттэй бай. Одооных шиг бодолтой байсан бол баг тэр чи 18-ыг сүртлээ өрхө 20 гараг баг суудсан жоох байсан. Тий. Тийм л байна. Нэг тийм дурсамж айгүй байдгийг тий. Тийм учраас тэр охин ерөөсөө мартагддаггүй. Тэгээд хаяа одоо нөө Instagram дээр би нэгээ дагалцдаг. Юу ч бичдэггүй л дээ харилцаагүй. Гэхдээ ингээ би энийг гэрүүлтэй болж байгаа яаж байгаа бүхэл амьдралыгаа харилцаал байждаг шүү дээ. Бид нар чи их сонин 900-д амьдарч шүү дээ. Таны хэр ичимхий хүн бэ? Ер нь маш ичимхий хөвгт байсан. Одоо ч тэр суурь нь байдаг. Тий яг бодит хүн дээр маань ичгүй байна гэж бол байхгүй. Ер нь ичимхий үг хэлэхдээ ер нь бол нэг боддог, залгиддаг тэр зүйл нь одоо ч гэсэн байгаад байдаг шүү дээ. 10 жилдээ бол нэлээ ичимхий талдаа байсан. Тийм тэгээд хөтлөгчийн курст ороод тэр маань нэг арай арилсан гэх юм 17 тад орж ирсэн шүү дээ. Тэгээд ер нь гайгүй болсон боловч ер нь бол нэг тийм аль болох юмны цаан суухыг бас боддог зам маань хэвээрээ. Яг одоо ингээд нөө сошиал одоо энэ олон нийтийн ажил хийж байгаа шүү дээ. Бас урд гардаг тийм. Тэгэхэд тэр дотор байдаг ичимхий хүн хийж байгаа ажлаас хамаарахгүйгээр яг байж лээдэг тий. Ер нь байж рах одоо нэг ерөнхий нэг төлөв гэх юм уу? Байлгүй яг хүмүүс болохоор айгүй нээлттэй гэж бодоод тах шүү. Тийм. Гэхдээ яг намайг ичимхийхээр нэг амьдрал дээр бүр ингээл баян таг ичимхий байх гэж сайн шиг. Яг би чинь бас найз нөхдөйхөө дунд бас нэг юм чухал хүмүүсийнх нь нэг гэж явдаг, юм зохион байгуулдаг, багасаа л тийм байсан. Тийм. Одоо ч нэг тиймэрхүү зам байдаг. Тэгээд би ч нөгөө инээд султай. Байнгын инээж ханаа нэг иймэрхүү зүйл байдаг. Тэр маань нөгөө нэг
Urban Talk гэх контент хийснээс арай илүү хүмүүс танигдчихгүй юу. Тэрний өмнө бол намайг хүмүүс нэг жоохон юм төв хүн гэж боддог гэсэн юм шиг. Urban Talk дээр нөгөө нэг найзуудтайгаа байдаг уур амьсгал маань тэр контент дээр гараад ирэхээр ойлгох нь ойлгоод ойлгохгүй нэг нь бас ойлгохгүй. Яг монголчууд ч бас нэг тийм ихэнх нэг юм төв хүмүүс шүү дээ. Бас хитрхи чөлөөтэй юмд бас яг бэлэн биш байгаа. Хамаагүй бас инээсэн, анаасан чөлөөт ярилцлагыг бас яг бас хүлээж авдаг хүмүүс маань тал хувь нь бол ер нь биш байгаа дээ. Тал нь бол ойлгодог байгаа дээ. Тийм. Тэгээд Urban Talk хийснээс болоод миний нөгөө нэг тал ил болоод үзэн ядагчд яг тэндээс яг голын нэг хэсгийг чулууг нь авч явахад урсч орж ирдэг шиг орж ирсэ. За одоо энэ дээр нь нийтүүлээ гэдэг. Оо энэ мүү чинь инээж минийг тэнэг гар байсан. Хов ярд юм байна гэдэр гэлээ. Яг ингээд үзэхээр бас яг хов яриад нүгөө үдгэх сонин бүтэн контентыг үзэхээр тэр яг надад бол зүгээр тэг санагдав. Яг нөгөө гэртээ ингээд байж байгаа хугацаанд хүн чинь ингээд компьютер дээр суугаад ч юм уу ямар нэг юм дээр ингээд гэрээ цэвэрлээд ч юм уу байдаг шүү дээ. Яг тэр үед ингээд нэг юм ганцаараа байгаа мэдрэмж бол авахааргүй. Нэг юм хантай те нэг юм хань бараатай ингээд хүмүүсээ бужигнаад ингээд өөрөө нэг гэртэн найзууд нь орж ирээд нэг 2 3 нэг юм яриад хов базаад ч юм уу сууждаг шүү. Яг тэр шиг нэг мэдрэмж бол надад өгсөн. Манай ээж чи англи, япон хэлний ер нь орчуулагч аахгүй. Тэгээд багасаа яг би өөрөө нэг англи бүр ахтар сайн биш л дээ. Яг нэг хэлний нэг авьяас гэж байдаг шин тиймэрхүү байсан. Тэгээд орс англи хэлний анги байсан. Тухайн үеэсээ эхлээд манай ээжийн зөвлөгөө дээр яг гадаадын их сонсгддаг байсан. Тэгээд англи хэл дээр юмнуудыг их сонс. Тэгээ би ямар тухайн үед чи интернет ховор мовор үед ямар CNN сонсоод хэлдэг биш. Тэгэл хүчээр нэг хальт сонссон бол хайчдаг гэсэн. Тэгээд интернет гарч ирсэн үеэс эхлээл би нөгөө подкаст одоо энэ гадны ярилцлагуудыг бас их шимтэж сонсдог болсон. Тэгэл тэр санаа маань ерөнхийдөө энэ одоо энэ LeBron James-ийн HBO-тэй хийдэг энэ нэг барбер ток шоу байдаг. Яг ингээл олуулаа суудаг үсчинд ингээл суугаад янз бүрийн асуудал төвшүүлдэг, чөлөөт юм ярьдаг. LeBron James өөрөө хостоор сууж байгаа юм. Тий, одоо санаачилсан тэр контент гэхгүй. Яг л Urban Talk-ийн одоо гадны хөлбөр олуулаа суудаг. Тэрийг их үздэг байсан. Тэрнээс гадна би ч нөгөө нэг Афро-Америк хүмүүсийн culture контентуудыг бас их сонирхож үздэг байсан багасаа. Тэгэл нөгөө Ice Cube-ийн Barbershop гэх кино идэв юм аа. Тий. Одоо тэнгүүт тэрэн дээр ингээл юм би үзэг өөр контент үсчинтэй нөгөө Ice Cube өөрөө үсчин тэгэл үсчний газар ерөнхөө бүх үйл явдал болдог. Тэгэл нөгөө ер нь л ирчүүд, эмгтээчүүд тэгэл нөгөө ер нь Америкуудын бичигдээгүй хууль хар арьстай Америкууд шүү дээ. Афро-Америк гэдэг чинь үсчиндээ орж ирээд үсэд суллал нөгөө нэг хав ойрын ховжив мэдээ сонин бүгдийг тэндээс сонсоод гардаг байхгүй. Яг тэндээс л ер нь санаа аваад тэгээд HBO тэр санааг нь LeBron James-тэй нийлээд контент болгоо гаргацсан байхаар гэл би яг хятадд байсан байхгүй. Тэгээд тэрийг аягүй сонсдог гэж. За энийг л Монголд хийгээд үзвэл яат юм бол. Тэгээ ирээл эхний дугаараа ингээд хийцэн чинь амар явсан. Бүүн болол тэгэл за ингээл хийгээл цаашаа явчихъя гэд. Тэгээ явсан. Тэгээд нөгөө зочд маань бас тэр чинь янз бүрийн л залуучууд болж байгаа учраас төрөл бүрийн сэдв ярьдаг учраас тэгэл зарим нөгөө цензуртэй цензургүй ярина шүү дээ. Тэндээсээ бас нөгөө хүмүүсийн заримынхан дургуутлыг үргэсэн ярианууд их гарсан баг тий. Тэгээд одоо сайнта муутай нэг тийм контент. Одоо би ч хийхэ байлцсан л доо. Дүүнер хийж байгаа. Нэг тийм контент байна. Би ч нөө өсгөн байгуулагч гэдэг. Санаачлагч гэдэг. Монгол тиймэрхүү. Барберта одоо хэр үнч вэ? Хэцүү дээ. Анх үнэнч байдаг байсан. Тийм. Ерөнхийдөө өсчөндөө үнэнч байх үе байсан. Одоо хамгийн анх гэх юм бол одоо энэ Facebook дээр Гамбатар Айс гэдэг одоо Санжаатай ажилладаг залуу байгаа шүү дээ. Үеийн залуу. Би энд ч анх яг л нөгөө нэг UBS телевиз дөнгөж залуухан жоохон байхдаа ажилд ороод тэгэл нөгөө үсчинд үсээд суулна гэл нэг юм айтаахан үсчинд яг ингээд засуулдаг ойл зүгээр гэл нэг ажлын хаахаас ануушаа сонсчлоо да. Тэгээд тэр үед нь хороолт Сеул салон гэдэг байсан. Сеул салон тухайн үедээ хамгийн дажгүй салонуудын нэг. Тэгээд тийшээ ороо өсөж суулс гэсэн чинь нэг юм үеийн нэг юм шар залуу зогсчихсан байхгүй. Наашаа хүрээд иргээд. Тэгээд танилцчихсан. Тэгсэн чинь тэр үсчин одоо Гамбатар Айс л байсан юм билээ. Тэгээ Гамбатар Айс тэр чинь нэг жил гаруй засуулаа. Тэгээд мань хүн чинь зураг авдаг хүмүүс болоо цаашаа алга болцсон байхгүй. Тийм тэгээд тэрнээс хойш тэгэл нэг доктортай жил хүнээр өсөж суулаад ер нь тэгэл цаашаа байхгүй те. Одоо бол бүр
Тэгэл таарсан даа шүү дээ. Тий. Гэтэ яг ингээд доктортой байжгаад өөр одоо ингээд бид нар чинь тэгдэж шүү дээ. Одоо цаг заваасаа шилтгаалал за ойрхон ингээд тэс яачаа ч юм уу тий. Нэг уруугдсан мэдрэмж авдаг тий. Нэг уруугдсан юм шиг. Яг 30 өрхөөс өмнө нэг 25-аас 24-өөс 29 нас хүртэл бол үсэнд маш их анхаардаг байл шүү. Яг тогтсон нэг үс чинь тий. Тэгээд нөөж амьдралч цөөхөн бараг сингл эн чин тэгэл нөгөө гэрт нөгөө нэг юм wax max гэдэг масэр их байдаг. Тэгэл үсээ 7 хоног болгоно бараг 7 хоногт 2 засвал байгаа юм шүү. Өө энд жоохон илүү гарч засуулъя гээл. Тэгэл ингээл үсээ ингээ өөрсгөж юм байн хойшоо. Ийм үе байсан. Тэгээд 30 хүрдэг жилээ хүнтэй болол тэгэл. Тэрнээс хойш одоо хамт байгаа. Тэгээд ер нь үсэнд анхаарах байсан дөө. Явандаа байхгүй болт юм байна та гэж. Байхгүй тэгэл үсээ угаачлаа боллоо. Тэгээд одоо манай нэг үс чинь дүүтэй л дээ. Тэр маань одоо намаа байхгүй. Хөөшөө таны нэг үс чадах болохоо байл шүү дээ. Хүм. Заагээ сар болцсон. Тэгсэн яг нөгөө нэг мэрэгжлийн нүдээр харагдаад байна шүү дээ. Хүүе юу болоод байгаа юм бэ таны үс гэл. Энийг нэг жоох ингэчил тэгээд нэг хүнд нэг харагддаг шүү. Ахаа гууж ийн гэд тэгж байгаа. Би танаас мөнгө авахгүй гэж байгаа. Зүгээр ирээ гэд. Тиймэрхүү юм бас байна тий. 30 нас гэж юм л та. Одоо ер нь таны хувьд ингээ 30 нас гараад ч юм уу ингээд амьдралын нэг юм өөрчлөлт хүмүүс нэг тэгээд байгаа шнэ 30 насн дээр ингээд арай юм боддог болдог ч юм лээ. Эсвэл 40 гараад ирэхээр эрэгтэй хүн гэдэг болт юм билээ. Гэт нэг тийм одоо яриануд байдаг шүү. Хүн болгон дээр өөр л ах та. Таны хувьд яг одоо магадгүй одоо за ингэхээр ингэдэм болоо да гэсэн өөрчлөлт байдаг гэж анзаарч юу зөв өөр дээр. Гэт гинт нүд нэгцсэн юм шиг болсны 33 наснаас гэж зүгээр хардаг. Нэг 30 мод хүрээд 20 идтэй юм шиг л байсан. 33 наснаас гинт л нэг тийм ухаан ороод байгаа юм шиг нэг юм ток гэдэг байгаа юм шиг би энийг ингэж хийх хэрэгтэй юм. Энийг ингэх хэрэгтэй. Энийг арай эртгэлэх хэрэгтэй байж гэж. Ингэж хураах хэрэгтэй. Энийг ингэх хэрэгтэй. Хүмүүстэй ингэж харилцах хэрэгтэй байж гэл яг ойлгож эхэлсэн шүү дээ, тэ. Амьдралын төлөө яг болж эхэлсэн гэх юм уу. Тэгээд нэг темирхүүл бас 33 наснаас юм байна. Нэг өнцөг үүссэн байна гэж байна. Тий, нэг өнцөг үүссэн байна. Тэгээд ерөнхийдөө нэг алсан хард үүссэн. Арай тий. Энийг хийхээр ингэ энийг цаашдаа ингэ цаашаа гэх юм байна. Тэгээд тэрний өмнө ч нь бол нэг юм одоо яг 20 идтэй залуучууд малуучууд дээр бас их хвчлийг хааж гэлэгдэг юм да. Айгуу тийм сэхүүн байж. Би энэ мэнтэй ингэж харьцахгүй гэдэг ч юм уу тий. Жохон бардам нэг тийм байсан. Тэгээд тэнгууд хүн бүрэлхий бас хамаагүй ингэж болдгүй мэн гэдэг зүйл нэг 30 гараад наацхан жишээ. Нэг тиймэрхүү бас. Тэглээгээд ингэ долгонод яваад идэх гэсэн үг л дээ. Би нэг хүн ер нь долгож ирсэн түүхч байхгүй. Гэхдээ л ер нь наанта цантай байх хэрэгтэй юм байна. Хүмүүстэй ингэж харьцах хэрэгтэй. Юм болгон гидэж болохгүй юм байна. Цаашдаа ингэ би ч нэг хүүтэй тий гэрүүлтэй цаашдаа ингэ энэ хүмүүсийг би ингэж авч явна. Одоо ингэ л нэргэн тойронд байгаа юм нэг хүн чинь намайг л харж байгаа. Эдрийн төлөө ингэж явахгүй болохгүй. Нэг иймэрхүү зүйлс суудгийн байна. Тэгээ тэрний өмнө чинь нисэж л явлаа шүү дээ. Тэгэл хаана гоё зүйл байна. Үсээ яаж гоё засуулж байгаа. Яаж нэг гоё хувцас үсчихгүй. Өөр тэр гэхдээ угаасаа хүн болгонд л байгаа шүү дээ. Тийм. Нэг тиймэрхүү байх ёстой юм. Тийм зүгээр надад тохиолдсон юмнууд жишээ авч ярьж байгаа болохоос ш. Энд чинь бас өөрийгөө уул нь хаях ёсгүй байхгүй. Би л хаяад байгаа болохоос одоо тэгээ нэг 35 өнгөрөөл эхэлж байна. Одоо 36 гээл одоо тэнгууд нэг буцаагаад нэг биендээ анхаарах гэж байгаа юм шиг юм болоо л ихэл. Тэгэхгүй бол эн чинь тэгээ цаашаа байхгүй болно шүү дээ. Бүр хаядах нь ч цаашаа болохгүй. Тэр 20 эдтэй үеийн тэр үедээ бас буцаж очих хэвээр гэж би бодож чинь. Тэгээ аль зохицуулах хэвээр. Тий. Монголд одоо манай одоо зөвхөн яг монгол хэл дээрх одоо контент үзэж байгаа одоо энэ орчин байна шүү дээ. Монгол контентын орчин гэх юм уу? Энд яг ийм контент байгаасаа ч юм уу ийм контент татгаж байгаа болоо гэж анзаарч байгаа зүйл байна уу? Би сүүлийн 3 жил ерөнхийдөө бусад хүмүүсийн контентуудыг ер нь их сонсож байгаа, үзэж байгаа. Дутагдж байгаа зүйл баг байхгүй болж байна. Бүгдийг л хийж шүү дээ. Одоо амар гоё подкастууд гарч байна. Төрлөөрөө гарч байна. Одоо хин манай одоо хин ах юм. Одоо ингэ мангар болчдөг юм аа. Юм мартаад идэг бол од мөндөр гээл. Тэ ингээ Занга ТV тэргээл ямар гоё. Би бол байнга сонсдог тэ. Хэрэгтэй зүйлсүүдээ бас авчиж जैन.
Тийм тэгээд мэдээж ойлгомжтой чөлөөт контентууд хажуугаар байх хэрэгтэй байсаар л байна. Тэр чөлөөт контентуудыг хийж байгаа хүмүүсийн нэг нь одоо манайхан бас байгаад байна. Мэдлэг боловсрол олгох. За дээрэс нь цэнгент гэж бүгд л байна. Яг нь цэнгент контент гэдэг маань буцаад жоохон яач уу багасч уу гэж харж байна. Цэнгент гэхээр одоо яг нэг entertainment цэвэр контентууд шүү дээ. Одоо түнэр харанхуу гэдэг шиг тий одоо тэгэл voice эдэргээл энэ маань ядч өшөө жоохон нэмэгдэх юм болов бас зүгээр юм байна гэж зүгээр хараалгаа тий жилдээ яг ганцыг л үзэж штэ нэг том телевизүүдийн ачаар тэгжил харж ин тэрнээс яг бүр дутагдаад байгаа юм бол алгаа тэгээд анхаагийн телевиз ямар гоё байна тий тэгэл өвөл гээл бидрийг завгүй гоё контентуудаар бас өгчөж ин тэгэл тэнгисийн хэрэг дээр 2 4 7 гэл ус даяараа шууглаа. Улс даяараа хов бацлаа. Тэглээ улс даяараа хов бацлаа. Хүн чи өөрөө тэгэл амьдралынх нь баг хичнээн хувь нь ховл бацлалт шүү. Хоёлоо ч хов бацж чинь те. Хүндтэй угаасаа хүний тэр харилцаа, хүний байгаа байдлыг л хармаар байгаа байхгүй. Нэг амьд харилцаа юм шиг тань юм байдаг те. Тэнгисийн хэрэг бол бас ямар би бүр ихний сизний бүр тэгж харсан. Бүр Монголд ийм гой залуучууд охтууд байд юм уу гэ. Гэхдээ тэдний чинь тэгээд би бүр амьдаар нь нөө тэнгисийн хэрэг нэг үзэж байгаа шүү дээ те. Тэгэл тэр чинь гэр бүлэрээ л үзнэ. Үсээгөө бүгд л үзэж байгаа юм чинь тэгэл тэр чинь. Тэгэл үзэл дуусаал контентын дараа тэд чинь ингээл бүүн болол инфлюенсер ажил хийгээл ингээл эхэлж байгаа шүү дээ. Тэгээ ингээд эхнээсээ заримт нь гадаад ингээл гудамд юм уу эсвэл энд таарал эхэлж байгаа. Юу зурагтаар экранаар гардгаас амар залуучд байгаа юм шиг. Гэхдээ тэгэл ахаа бодтоор бөө Монголын залууч үнээр гоё болчих. Тэ? Одоо би ми үе мүйдээ том биетэд ордог байлаа шүү дээ. Одоо би бол энэ залуучтай хажууд баг одоо хүн байгаа байхгүй. Тэ? 170 180 гээл тэгэхэд чинь тэгэл би жишээ нь ээжийн хамаатнууд дундаа баг хамгийн өндөр нөгөө байхгүй тэ. Тэнгүү чи одоо залуучуудыг бүгдийг ингэж харж шүү дээ. Тэгээ тэр тэнгисийн иргэн залуучууд юу вэ те дандаа метр иртэй тэр царай шүдам хамгийн сүүлд нөгөө одоо Японд байдаг нөгөө залуу нь хэн блэ Urban Talk манай дүүндрийн контентэд орсон юм а. Тэгтэн би очиод хажуунаас нь харсан. Би баг тийм арьс тийм царай шүдамтай эмхтэн хүнч баг хараагүй гэж хэлмээр байгаа юм. Үу таамарчууд яа гоё те залуучууд амар гоё болчихно. Үнэхээр гоё. Гоё нь үнэхээр гоё болчих. Инфлюенсер гэдэг ойлголт байна. За. Яг уу одоо сая хятадд ийм хууль гарч байна. Инфлюенсерүүд тэгсэн байл. Мэргэжлийн биш бол одоо энэ хүнс ялангуяа одоо эмийн бүтээгдэхүүнийг сурчлахгүй байх хууль гарсан байл. Энийг урд хөрш маань бас айгүй зөв харж зөв ойлгол одоо бүр хуульчилж штэ. Манад ер нь энэ яг хэр санагдав. Яг зөв. Гэхдээ хятад улс гэдэг чи өөрөө улс төрийн бодлого зарим бас харааттай нэг юм хаалттай улс те нэг талаараа зөв гэхдээ тэр болгоныг ингээд авчраал нутгшуулаад нэг гэдэг чи өөрөө бас нэг тийм зарим нэг талаар очид дутагдaltaй гэж би зүгээр хардаг байхгүй те тэгэхээр инфлюенсер гэдэг зүйлийг заавал яг нь инфлюенсер гэдэг хүн маань нөлөөлөл ингээд юм танилцуулаад одоо энэ кофе гоё шүү гэж хоёулаа хэлээл нэг хүнд болгочих гэдэг шүү дээ те энэ болгоныг гэхдээ заавал мэрэгжлийн хүн хийх ёстой гэдэг би тэрийг нэг айхтар дэмжиж байгаа юм бол алга. Зүв байх. Яг зөв ийм хууль гарсан байлаа л гэж байна. Гарсан зөв. Тухайн улстай бол зүв байх тий. Заавал тэр болгоныг манай улс дуурайгаад ах шаардлагагүй л гэж бодож. Хүмүүс маань өөрсдөө ингээд чөлөөтэй зах зээл энэ чинь сайхан ардчилсан улсад байгаа учраас өөрсдөө үзэж хараад ялгаад ингээд л явах нь зүйтэй болов уу гэж би зүгээр боддгоо шүү дээ. Бодож шүү дээ. Болон хэрэглэгч өөрөө сайн нэгтлэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тиймэрхүү л байгаасаа гэж бодож чинь. Тэгээд контентын зах зээлд ороод зах зээл нь цаашаа зүгээр контентын ажиллаар одоо бас тодорхой хэмжээнд цаг хугацааг өнгөрөөлөө 10 жил бараг болчихоо. Тэгэл ингээл харж байхад тэгээд үзэгчд маань харсан зүйлдээ шууд итгэдэг хүмүүс бас бүр цөөхөн биш бас байгаад. Энэ муу гэвэл тийм муу. Тэ? Энэ сайн гэвэл тийм үү энэ сайн нэгтэлтгүй. Юмэг юу ч нэгтэлдэг. Тэгээд тэрэндээ л жоохон анхаармаар юм болов гэж боддоо шүү дээ. Одоо тэгээд интернет нь хөгжсөн. Одоо ингээд байж итл бүр хөөе надаас асуу бүх юм нээлттэйгээ чат GPT гардаг шүү дээ. Тэ? Чат GPT ямар ч хүн мэдээгээ копидод тавихад тэр чинь тэгэл орчуулал гаргаад ирнэ. Тэгээ иймэрхүү бүх юм бүр энгийн авсаархан болоод тах. Тэгээд тэр болгоныг шинжилдэг байвал бас зүгээр л санагдаад байна. Одоо жишээ нь би бол
ээж аавдаа хүртэл бүх мэдээллийг боловсруулад энэ ингэдэм байх гэж шинжилээд гарга харуулцдаг байх жишээ нь тий. Тэгэхээр инфлюенсер гэдэг зүйлийг заавал ийм тийм байх хэрэгтэй гэхээс илүү тэрийг нийгмийн үзэгчдэр нь өөрсдөө шүүгээд шигшээд янз бүр болгоод гаргаад ирсэн дээр хаа тэгэл тэгж л бодчих. Химэл оюун ухааны хөгжлөл одоо бүр яг гоё эхэлж штэ. Би бол энийг эхлээл гэж харж байгаа. Тэгээ энэ яванда амар юм бичлэгүүд тий бүр итгэхийн аргагүй бичлэгүүдийн ийм хямрал үүсэх үедээ зүгээр надад зүгээр тэг санагдсан. Магадгүй одоо бид нэр өөрсдөө бас нэг зүйлд одоо итгэх гэхээсээ илүүтэйгээр шууд хараад дүгнэлт хийх гэхээсээ илүүтэйгээр илүү шинжлэх хэрэгтэй болов уу гэж харагдаад байна. Харин тийм. Тэгэхээр нөгөө шинжлэх хэрэгтэй гэдэг дээр чинь одоо тэгтээ би заримдаа AI-ийн нөгөө нэг одоо ингээл нөгөө амтан янз бүрийн ингээл бичлэгүүдийг ингээл скролдол үздэг. Зарим нь ялагтай болж байна. Харин жижиг одоо тэр нэг ялангуяа юм амттын бичлэгийг бүр ингээд тийм ингэсэн юм уу гэж бодохоор AI байсан байгаа аахгүй тий. Тэгэхээр одоо эн чинь эхэлж чинь тэгээ цаашдаа гэтээ энэ заримдаа амар хэцүү юм жинхэнэ юмгүй болохоор айгүй тийм бас айцтай бас бухимдалтай юм шиг үе хаяа бас байна. Оо жинхэнэ гэж бодож идэл биш байсан. Эн чинь тэгээд явандаа бүр хаална шүү дээ. Одоо тэгээд бүр ингээд харваас бүр юм CCTV-гийн нэг юм бүрсээсэн бичлэгч юм шигээр ингэж харуулж маруулаад байгаа байхгүй. Яг юм чанартаагаар нь харуулаа энэ биш үү гэд мэдчих боломжтой шүү дээ. Нэг юм CCTV-гийн бичлэгч юм шиг нэг юм. Тэр бүр манайх чинь нэг юм жижиг улс цөөхүүлээ улсын том л доо хүмүүс нь цөөхүүлээ. Тэгээ яг нэг юм сошиалыг зарим талаараа амар буруу ашиглаад энэ нийгмээ юунд ч итгэдэг нэг юм нийгмийн талыгаа бол ингээд хаашаа л хаашаа харанхуугаар зүйлээд байна л да. Хар PR гэдэг юм бүр амар явж байна. Би энийг бүр айгүй их харж байгаа. Тэр хар PR одоо нөө троллууд гэдэгтэй нөө монголчууд Facebook-тэй хайртай. Facebook дээр энэ зүйлийг хідэн троллуудаар бол нийгмийг хаашаа ч хөдөлгөж болоод байгаа. Тал нь баг 40% нэг тийм харанхуй хүмүүс байгаад тахаар тэрийг буруу тал руу ингээ ашиглаад байгаа нь жоохон буруу санагддаг. Одоо ингээд нэг жишээ нь зүгээр улс төрийн хүчний нэг 2-3 бүлгэл одоо яг бас авч яваад шүү дээ. Тэдний хийдэг ажлууд нэггүй сөрөг хүчин биш гэхээр нийгмийг буруу тал руу аягүй их ашиглаад байгаа. Дараа нь эннийхээ хор уршиг үүрэх үедээ гэж л зүгээр боддог. Тролл янз бүрийн байж болно. Тэгээ энийгээ бас жоохон учиртай ашиглахгүй бол энэ нийгэм нь тэгээд дараа нь бүр дийлдэхгүй юм болоод энийхээ хор уршиг үүрэх үедээ гэж зүгээр нэг ийм том бухсан хар юм бөглөө болгоод үсгүүд юмыг жоохон учир начиртай хэлдэг баймаар гэнэ. Энэ нь ийм шүү. Энэ буруу юм шиг байна. Үндслээрээс авч үзэх юм бол ийм гэдэг юм хийхгүй болохоор одоо энэ битээр яриад байгаа AI. Энийг бол одоо цаашдаа бүр яаж хийж болж шүү. Хүн баг хүчий хийчээд үгүй AI-гээ сууж яж болно. Эсвэл хүсснийг AI-аар одоо ингээд харлуулж болох ийм зүйл гарч ирээд байгаа. Тэгээд хэцүү шүү. Нэг бол зэвсэг болохгүй. Энэ зэвсэг. Нэг бол бүр юу болох гэдэг шүү дээ. Өөртөө эргээр ч юм уу тий. Одоо ингээд бид нар сэтгүүлч сайтуудыг хоёр талд яаж зэвсэг болгож ашиглаж байгааг харж байна шүү дээ. Хүснээр ашиглаж байгаа шүү дээ. Тэдний ч өөртөө зэвсэг болохыг хүсдэг ч болж шүү дээ. Олж байгаа юм их тий. Тэнгүүд хар PR гэдэг зүйлээр одоо би ажлынхаа дүнэрт бас хэлээлээд яг хөө зарим нь энэ баг муу юм чи баг ийм чинь мэдээндээ энийг оруулаад ингээ мэдээг гаргачул яад гэхээр дүүнэрээ бас ажлыг бас хараараа явуулчихлахгүй байна. Тэг наа чи үнэнч байсан гэсэн тэгээд л хүний муул үзсэн шүү дээ. Ер нь дэми баха гэдэг зүйлийг ер нь айлуулах хэлээлээд тэгээд бүр бас заагаад ажилд нь оролцох хүсдэггүй ч гэсэн зөвлөмж нь бол ерөнхийдөө хар PR хар зүйлээс жоохон хол яваарай гэж л хэлдэг шүү дээ. Тэгээд бас мэрэгжлийн бас ёс зүйтэй баймаар байна. Ёс зүй гэдэг зүйл чинь цаашаа алга болчиход байна уу? Ер нь бүх салбарт. Яг мэдгүй. Надад бол зөвөр бид нар өөрсдөө ингээд угаасаа нийгмийнхаа нэг юм эдис оролцогч үзэгч байгаа байхгүй. Бид нар өөрсдөө юунд итгэх вэ? За аль биесний их сурвалж байна уу? Байвал дахиад бас нэг их сурвалж байна уу? Бас нэг хоёр их сурвалж ядаж бүр болол 3 4 хийдэж ирсэн л та. Ядаж хоёрыг ингээд нэг тунгачаач. Харин тийм харьцуулаа. За энэ ингэсэн байна, энэ ингэсэн байна. Нэрээ юу юм бол
Нэрэл харьцуулж явахгүй түрүүн ойлог хэлдэг чат GPT ч гэсэн мэдээллийг худлаа гаргадаг. Эсвэл өнгөрсөн мэдээллүүдээр айгүй. Би чи хаяа чат GPT-тэй бас нөгөө нэг нэгтэл нь бас хэрүүлийн шалгаж байгаа юм шиг. Би чи өөрөө нөгөө нэг сагсан бөмбөгийн асар өндөр хобби гэдэг. Зүгээр нэг жишээ нь. Тэгэл ингээл нөгөө нэг солилцоо 8 ингээл энэ тэр ингээл ярингууд аль жилийн өмнөх мэдээллээр учирлаа ангисан байна гэж гаргаад ирдэг. Тэнгүүд нь өө чат GPT чи эвдэрсэн юм уу? Наа чи ийм болсон юм байна штэ гэдэг. Тий. Чи ингээд ерөнхийдөө ингээд интернет ран өөрөө хийгээч. Би баг чамаас илүү гих жишээ нэ. Тэнгүүд одоо заримдаа бид ажиллагаа дүүнерт чилдэг. Чат GPT ашиглаж болно. Google дээр юм уу олон зүйлээр ингээд хараад тэрийг ингээд нэгтгэж байгаа тэндээсээ мэдээгээ гарахгүй бол балар шүү. Чат GPT бол яг бас үнэн биш шүү. Тийм итгэж болохгүй шүү. Гэхдээ хэрэгтэй гоё айгүй гоё зүйлсийг хийж өгдөг. Тэнгүүд л тэгэл зарим зүйлсийг тэгэл таг солгоо гаргах юм бас байна штэ. Чат GPT тэ одоо химэл оюухантай захирангуй өнгөсөөр харьцах юм бол илүү сайн үр дүн үзүүлдэг гэсэн юм зөв юм одоо мэдээ гарцсан бохоггүй. Тэгээ би угаасаа тэрнийг бүр өмнө нь яг ингээд бас ингээд хэрэлдэж мэрэлдэл чи өста муу юм аа гэл тэ. Би бас ингээд өөрийгөө хөгжөөгд байгаа шүү дээ. Тэгэнгүүт надад тэр яг үнэн санагдсан. Эхлээд нэг юм ихний одоо хайлтаа явуулна шүү дээ. Эхний асуулт эхний одоо өгдлөө ингээд нэг нь. Тэгэнгүүт нэг юм өгдлөө өчнө. Тэгэнгүүт чи ямар муу юм бэ? Илүү ойлгохтой юм хийж чадахгүй байна уу ч юм уу те ингээд хэмд оюухантай ингээд хэрэлдээд ингээд нэг тэнгууд бүр илүү юм үр дүнтэй өгөөжтэй юм гаргаж ирээ. Би за энэ ч бас яг үнэн шүү ч юм уу те. Тийм нэг юм гоморхож байгаа юм шиг юм бичэн ш заримдаа нэг завтай байх үед за би ер нь Gemini Google дээр илүү итгэлээ. Би ер нь чамд юм төлдөг одоо ингээд болдсон юм өгөнгөд им инээсээ смайл явуулснаа. Тим шүү миний буруу шүү учрлаа гэнгүй. Бас нөгөө нэг мухар сүсг шиг юм бас болчоод. За энтэй муухай харьцчил муухай гэдэг юм бас байгаад байгаа байхгүй. Тэгчээ би дандаа араас нь уучлаарай баярлалаа гэх. Бичиж байгаа гэж. Тэнгүүд ойлголоо би ингээ алдаа гарахгүй. Айгуу гоё бас эв найрамдалтай битэр conversation дуустдаг те. Яа тэгтээ чат GPT яг гараал яг хэсэг нэг нухсаа. AI одоо тэр дуу хийж болчих шүү дээ. Харин гой дуунууд байлаа. Сэдв өгөхөд AI-аар зүгээр надад дуу гаргаад өгч. Blues 70 оны одоо тэр дуучны хоолоогоор ингэмээр pop тэ одоо R&B гэнгүүт тэгэл гараад ирж байгаа байхгүй. Вау. Яг монгол хэл дээр нь яг миний тэр сэдвийн дагуу гараад ирж. Энэ минь чинь бол шин биш. Аль 2 3 жилийн өмнөөс явцсан юм байна. Бид нар чинь гэхдээ интернеттэй жоохон хойшоо ингээд танилцсан үеийнхэн байгаад байгаа шүү дээ. Энэ ингээ явандаа бид нар бүр юм креатив байдалгүй болчих үедээ гэж анзаарч байна. Байж болох нь гэхдээ гоё ашиглаж болвол бас гоёлох. Гэхдээ тэр AI-ыг сүүлд AI-аар бүтэн AI реклам хийсэн байсан рекламч юуны реклам байлаа да. Монгол MCS хвчлээ юм. Тэр мөр ямар гоё юм бэ. Өгөгдлүүдэд зөв бичиж өгөөд өгөхөд л тийм гоё зүйл гар бас нэг талаараа креатив зүйл гэж би бас хараад. Бага юмыг ашиглагаас яг бид нар тийм ээ. Бүр илүү гоё болгоо тийм. Маш гоё ашиглаад өөрийн креатив байдалтайгаа тэрийг хослуулад тэр гоё рекламыг хийсэн мэс. Тэр бол үнэхээр тэр бол жишээ нь хитэн саяар хийж байгаа юм бэ. Тэгэл нэг л хүн яаж ш тэр. Одоо ингээл энийг ингээл нэг л хүн хийдэг болж ингээл бодохгүй те. Киноны ажил тэр бүтэн реклам бид чи хичнээн хүн хийдэг байлаа. Одоо тэгэхэд зөв өгөгдлөө зөвөр түлхүүрүүдэд бичээд гаргаад ирэхэд AI тэрийг маш зөвөр маш гоёор гаргаж ирж байгаа байхгүй. Бүтэн тийм гоё реклам хийсэн байл ш. Тэр мөр бол үнэхээр гайхалтай. Тэгэл нэг л хүн зөвөр маш сайн гоё лаптоптай байх болж байгаа. Лаптопоор бүтэн юм чи те 150 саяын төсөвтэй рекламыг жишээ одоо хамгийн гоё лаптоп юу ах юм те за 20 саяын лаптоп авлаа хитэн одоо нөгөө нэг AI аппликейшны төлбөрийн төлөлөө за 25 сая те ингээл хийж ил та гэж ийм болчиход шүү хэрвээ ашиглаж чадвал ийм залуучууд Монгол гарч ирээд үү те залуучууд одоо жинзээ үеиг ингээд зарим нь ингээл яг хөө зөв бидрээс надад зөвөр тэг санагцсан. Амар их өндөр үнэлэмжтэй жинзээ ингээд супер гэж итгүүлэнгүүтэй. Одоо ингээд нэг тэрнийгээ нэхэд байхгүй байх ч юм уу те нэг юм хохирох жинзээ үесэлж хохироод байгаа ч юм шиг те.
Тэг санагдаад байгаа. Хүмүүсийн хандлага нь. Таны хувьд яг жинзээ үеийн залуучуудаас үнэхээр ингээд гой энэ давуу тал биелээ шүү дээ. Зөндөө л байдаг шүү дээ. Би бол одоо жинзи хүүхдүүдтэй л ажиллаж байна. Бас нөхөрлөдөг. Тийм иймэрхүү авааштай гоё зүйлс зөндөө байдаг. Би нэг тийм актер хүндрэл болж харддаг шүү дээ. Тэгээ туулдаг л тулч бидрийг тэгэл 7-8 жилийн өмнө миллениалийнхэн хэвээр хэцүү гэл бас ийм үе байж лээсэн шүү. Бид нар ч гэсэн өөрсдөө жинзил байсан тийм жинзил байсан гэдэг шиг тийм миллениал ч бас тэгэл хэцүүгээрээ дуулуулаад явж лээсэн үе саяхан шүү дээ. Тэгэл яг адилхан туулаад явж гин гэж боддог. Тэгээд би энийг ойлголцол юм шүү дээ. Тэгэл цаг үе тухайн үедээ байдаг л зүйл. Тэгээд энэ жинзи үеийнхэн буруутай ч гэх шиг тийм ингэж юу аахад тийм юм байхгүй шүү. Тэгээд яг буруутайгаа хүрэх юм бол тэгэл Gen Y маяхан өчнөн буруу юм, millennial өчнөн буруу юм хийсэн байж л байгаа шүү. Тэгээд нэг юм хин нэг нь буруу өгөх юм зүгээр нэг юм үйлчлүүд төр байхгүй хаа зүгээр цаг хугацаа явдгаараа л явж чинь. Тэгэл альфа сая дууслаа жон гараад бета үеийн ирж шүү дээ. Тэгэл генерашн болгоныхны хооронд нэг юм байдаг л нэг тийм зүйл гэж би зүгээр бодож чинь зүгээр амьдрал өрөндгөрөө л. Эсвэл бид нар ч одоо цөглөл ард түмэн шүү дээ. Заавал ингэж үе хоорондоо ингээл тэдний үе ингэж булаацлах хэрэг байна уу? Байхгүй яах юм? Тийм тий. Булаацлах гэдэг бол тэгээд одоо тусдаа одоо нутаг хуваагаад тэгээд одоо тусдаа байд юм уу эсвэл сансарлан нэстэй юм яа тий. Яах гэдэг юм бэ? Тэгээд шинэ хүн төрүүлчихэл тэрнтэйгээ булаацлаа тийм мэдэх тэгэл хүний хөгжлийн эволюцийн зүгээр байдаг л нэг зүгээр нэг хажуудах нэг жижигхэн л зүйл баг тий. Гэр бүлээс авах боловсрал ер нь хэр чухал юм бэ? Чухал шүү дээ. Таны хувьд гэр бүлээс авсан хамгийн ээж бол бүр би хүн болгон л өөрийгөө сайн хүн гэж боддог л доо. Гэхдээ би бол бүр proudly бахархалтайгаар бүр хинч ингэж хэлэхэд намайг таньдаг хүмүүс шүү. Ер нь үгүй гэхгүй баг. Би ер нь энэ хороо ертөнцийн хамгийн одоо гимгүү тэгээд гайгүй сайн хүмүүсийн ийм категорид орох хүн гэж өөрийгөө боддог байхгүй. Тэ. Зүгээр л бусдад гай болохгүй явъя. Тэгээд өөрийнхөө ингээ бай хүнд хотлайлгүй бай гэдэг ч юм уу те. Энэ тэгэл намынхан тайван бай одоо тэгэл энэ бүх зүйлийг ээжээсээ л авсан. Манай ээж л манай дүү дээр яг тийм болгосон. Өөрийнхөө төлөө хэнийг ч хамаагүй хохироогоод хорлоод явах гэдэг ч юм уу тийм зүйл мүлийг бодсон ч нөө гэх жишээний те. Тэгэхээр ерөнхийдөө энэ бүгдийг би ээжээс авсан. Манай ээж 2 эрэгтэй хүүхэд өсгсөн байхгүй те. Дэрсэг манай дүү яг доотлын дүүч бид хоёр барагчцсан. Тийм тэгэл өсгсөн тэгэл ерөнхийдөө бол бид хоёр муу хүмүүс л тэгэл болсонгүй шүү дээ. Тий. Яг бүр амар амжилттай юм профессор доктор болоод байгаа юм байхгүй ч гэсэн тэгээд муу хүн бүтээгээгүй манай ээж. Тий. Муу хүн бол бүтээгээгүй. Тэгэхээр тэрийг би бол сайн мэдээ да. Дүүгээ ч хараад би боддог тий. Тэгээ энэ дээр яг хоо манай ээж аав хоёр жоохон багт шалцсан л да. Гэхдээ тэгэл хүний л амьдрал юм чинь тэр хооронд хүн найзтай боллгүй яах тий. Одоо тэр хүн бол нөө хүмүүс чинь нэг талаараа хойд аав гэж ярьдаг. Яг би нөө багасаа ах гэж сурсан. Богийн ах гэдэг ч юм уу тий. Одоо энэ хоёр маань үерхэд баг 30 жил болох гэж. Арай 30 хүрээг. Ер нь 30 жил болчихж байгаа юм байна. Үерхэд энэ ханилаад байна шүү дээ. Тий, ханилаад 30 амьдрал байна шүү дээ. Тэгээд энэ хоёр яг хөө ингээд доктортой үерхсэн ч гэсэн яг бүр юм хамт амьдарч бас чадаагүй. Яг тухайн юм 30 эднээс 40 эднээс залуу үедээ. Яагаад гэвэл хүүхдүүдэд ботсон. Тий. Буруугаар бодох ингэхүй. Тий. Амьдралыг ойлгоцсон хүүхдүүдийн хандлага гэсэн л 2 хүн байгаа байхгүй. Тэнд бас 2 хүүхэдтэй хүн, энд 2 хүүхэдтэй хүн. Гэхдээ бид бас антай байх хэрэгтэй. Гэхдээ тэр хүн амар их нөлөө үзүүлсэн надад. Яг үдээд гаралтай дипломат жалийн юм ах л та. Тэгээд энэ зах хүнтэй яаж харьцах вэ? Нийтийн дунд яаж байх вэ? Гадны соёл, Орос школ, Орос зүйлс, барууны соёл гэл амар их зүйлийг тэр хүн заасан. Багасаа ингээл хоол ундыг хүртэл яаж хэрэглэх вэ? Хаана ресторан ийм байх вэ? Тэ яаж харьцах вэ?
аюу их зүйлийг бас тэр хүнээс сурсан байд. Тэгэхээр тэр хүнийг би ер нь бол дурсаж байгаагүй юм байлаа. Тэгэхээр миний хувьд бол бас өдий зэрэгтэй ингээд явж байгаад бол тэр хүний бас нөлөө байдаг тийм. Тэгээ манай ээж бол зүгээр хэлэхэд бол гэр бүлийн хүмүүжлэхээр зүгээр л эмпати одоо сэтгэлтэй бусдыг өөрийгөө бусдын оронд тавьж боддог өрөвч зан одоо бүх зүйлтэй юм хоёр эрэгтэй хүүхдийг өсгөцсөн зүгээр хоёр тийм сайн хүн л өсгсөн гэж би бол ээжийг бол хэлээ. Тэгээ ээжтэй бол баярлалаа л гэж хэлсэн шүү дээ тий. Тэр чинь нэг актер мундаг хүн өсгөцсөн дөө ш зүгээр сайн хүн өсгөцсөн. Би ч гэсэн хүүгээ сайн хүн болоосоо л гэж боддог. Яг одоо хаал болгоны цаана өөр ээж аваад өөр гэр бүл өөр хүмүүжил байгаа шүү дээ. Эмпатиг ярьж байна л да. Энэ амар чухал санагдаад байгаа байхгүй. Одоо хүмүүс нэг айкуг л сургая те. Айкуг л хөгжүүлээ гэдсэн. Яг үнэндээ бидний өдөр тутмын яг байнгын хэрэгжилж байгаа эмпати юм шүү. Магадгүй бид нар эндээс одоо нөгөө би ч гэсэн бас аав байхгүй. Тэр нэг аав хүн хажууд байхад л хүүхд ингээд дагаал ингээд сураа явчихд юм. Эсвэл ээжээсээ ч юм уу те. Орчноос надад бол тэр мэдрэмжийг би бас яг өөрөг чи ярьж хат бодчихлаа яг. За би чи ер нь ээжээ нэг би хувилбар та. Тийм болцсон байдаг те. Ер нь нэг за энэ ингээд нэг одоо нэг хоолой идэл аяга угаадагаас ахуулаад нэг айл болгоныг өөр байдаг шүү. Тэр байдал тэр нинжин сэтгэлийг бид нар эцэг эхээсээ л авч ах шиг байна те. Тэгж जैन. Тэгээд найз нөхдийн хүрээлэл хүртэл тийм болчдөг. Дагаа өстэй. Би юуныг эсвэл олчдөг юм уу? Би юунд нөлөөлчдөг. Тэ? Одоо манай ажлын дүүнер хүртэл тийм. Одоо жишээ нь би хэллээ шүү. За хүмүүсийг хамаагүйгээр хэлж болохгүй шүү. Бид нар өөртөө янз бүрээр хэлүүлэх нь яах вэ? Окей. Гэхдээ бид нар тэглээгээд буцаагаад хүмүүсийг олонд ингэж дүүжилж хайж болохгүй шүү. Гэж зүгээр хэлдэг тэ. Тэгээ яг өөрийгөө өмөрөх гэдэг бол ари өөр асуудал. Хүнийг хорлно гэдэг чинь өөрөө бас нэг тустай асуудал. Тим залуучууд айгүй ихгүй шүү дээ. Ингээл нэг постны төлөө эсвэл нэг жижигхэн карьерийн маргааш нэг хүн таалагдахын төлөө хүмүүс яг нэг хүний мууг харах дуртай. Зөвхөн монголч биш дэлхийд даяар л да. Шүүмжлээд муул. Тэнгүүд тэрэнд нь таалагдах гэж хүнийг шүүмжилдэг, муулдаг те. Боддоор биш. Ингэж харааж зүхдэг ийм ажил хийдэг үеийн залуучууд зөндөл. Би ер нь хараад заримд нь private messenger хэлжлэгдэж хүн нэгийг бас арай ингэж болохгүй чи наатаа болооч. Бараг яадаг юм тийм яриа л те. Зүгээр нэг юм ашиг сонирхлын төлөө байгаа байхгүй. Би дүүнэртээ бол яг тэрийг бол маш сэр хэлдэг. Тэнгүүт яг л төстэй л болоод явж байгаа. Тэгээ манай найзуудгээл харахад тэгэл дамн гялалцсан ингэсэн орилж чарлсан тийм залуучууд цөөхөн л байдаг шүү дээ. Тийм айл болох бүгдээрээ ер нь гэл тийм хүмүүсийг хараад энэ яага ингэж байгаа юм бол 7-8 залуу байгаа хэрнээ бүгдээрээ нэг темирхүү. Тэгэхээр би юундээ нөлөөлөд байна уу? Би нэг олж аваад байна уу гэж л боддоо шүү. Тэгэхээр нэг юм хүмүүжил ойролцоо ч юм уу нэг ижил зүйлтэй учраас хоорондоо нөхөрлөд ах шиг байна л. Тийм. Манай найз ганцаараа Афганистанд аялж явсан байхгүй. Тэгээд тэнд бас нэг 10 гаруй хоног байсан юм уу? Тэгээд Афганистан тэгээд нөө тэр чин тан хэрчүүд байгаа шүү дээ. Буутай ингээл зэвсгэлцэн. Тэгээд 7-уулаа, 8-уулаа, 10-уулаа, 10 хэдүүлээ ингээл ерөөсөө бүлэг бүлгээр явж иннэ. 1-2 хүн ингээд найзлаа явж байгаа юм бол байхгүй. Бүр ингээд бүгд зэвсэгтэй. Тэр чин бас нөгөө дайн дууссан ч гэсэн нөгөө яг тэр нэг юм одоо эффект нь байгаа шүү дээ. Тэг ингээд нэг бүлэг дээр очингууд нөгөө тэр хүмүүс ч нөгөө нэг жуулчтайгаа бас ингээд хоолж унтлаад байна гэж байгаа байхгүй. Тэг нэг зүйлийг анзаарсан байна. Одоо нэг юм одоо ширүүн ийм тэр чинь бүгдээрээ л бас ингээ харахаар ийм салмалтай дээрэс нь буу муутай эвгүй л харагдаж байна шүү дээ. Нэг юм дугаа юм крүү байвал крүүр юм дугаа. Нэг юм инээж минэсэн ийм одоо бас нэг ийм гоё энгийн ирнэ нэг юм эрэг хүмүүс байна шүү дээ. Крүүрээ яг тийм эрэг. Тийм. Яг тийм 2-3 юм бүлэг сонирхлын дагуулах. Тийм. Хүмүүс яг тэр нэг вайбараа байна гэдэг. Тэгээ тэр чинь ингээ дотроо бас нэг одоо нэг юм одоо толгойлогч хин ч сайшаа нэг яг нэг юм альфатай байна гэж байгаа байхгүй. Тэгээ альфа нь ямар байна? Хамтлагаараа тийм байна. Яг тийм. Яг нэг тиймэрхүү зүйл байдаг шүү дээ. Тэр чинь яг нөө манай ч бас нэг хил мэл байхгүй шүү дээ. Тэр Афганистанаар яг нэг тодорхой хэмжээний англиар ойлголцсон л ах. Гэхдээ агаар нь тийм байна гэж байгаа байхгүй.
ер нь нэрчүүд угаасаа тэгж нөхрөлтийн болоо гэж. Дундуур нэг юм жоохон өөр ярин хөөрөөтэй бие авч явдаг залуу ороод ирэхээр яг нэгнийх нь танил манил гээл найзууд дунд орж ирэл найзлах гал ингээл байж байгаа шинхэхгүй нь явдаг шүү дээ. Шинхэхгүй үе байдаг. Одоо жишээ нь би тэр залуучд юм уу гэж нэг ийм залуучд байдаг шүү дээ ингээл дандаа нэг юм томоор юм ярьдаг те. За одоо ингээд тэр үйлдвэрийг ингээ авчил одоо ингээ дийшээ ингээ зохицуулчихнаа. За ингээ одоо ингээл дандаа том брэнд ингээл иймэрхүү юм яриад нүд дамн ялзаалахаар бид ч гайхчихж байгаа юм шиг. Өдөр чинь нэг шингэж чадахгүй байж байгаа л яваад өгөн тэгэл зүгээр би жишээ ярьж байгаа шүү. Тэгмүүд яг очиод тим найзууд олцсон л гэдэг байна. Яг өөрийн үндэсний бүлэг байдаг гэж. Яг тэнд яг өөрсгөө дөрүүлээ олцсон. Өчигдөр одоо хідүүлээ дэлхийг аврах гэсэн суулж байгаа байхгүй тий. Энэ найзуудаа олцсон дэлхийг аврах гэж явж байна гэл тий. Магадгүй одоо тэр гүрүүдэр би зүгээр шинээр очих юм бол за бид болдгоо юм байна ч юм уу. Тий. Эсвэл тим крүү дээр ямар нэг байдлаар бас танилаар ингээд нэг хамцсан хуй байдаг шүү дээ. Тэнгүү чинь би чимээг болчихж байгаа юм чи. Эсвэл яриагийн сонсоод ингээд бүгдээрээ одоо тэ Avengers болоо шүү ингээд тийм ч очирлаа хамт үстэйгэл хүзүүн дээр за гिचэл тэгэл маргаашнаас ер нь болидоо гих жишээ нэ тэгээ нөгөө нэг найзууд дээр очиж суугаар сайхан байгаа юм чи ёо гээл хүн зүгээр байж болдсон шүү дээ гэж. Тэ. Бид чинь нэг эмхтэй хүн 20 хэд байхад чинь эмхтэй хүн найр гарга барилны хүртэл нэг өөр. Сүүлд нэг инэрл оппозит шин дуу гарсан мэл тэрийг сонсоор мөнгөтэй юм шиг харагдах гад би 17 авчлаа гэдэг шүү дээ. Тэр дуу шиг одоо би мөнгөтэй юм шиг харагдахад миний мөнгө хүрчлээ гэж агсан. Яг тэр шиг харагдахад хүрээд шүү дээ. 20 хэд байхад бид чинь бүгдээрээ л нэг юм шоу зингийн дуртай ч юм уу нэг юм эмхт эсрэг хүүстэндээ бүр илүү хүчтэй дуртай байдаг уу юу. Дэврүү нас шүү дээ. Тэ. Тэгвэл тэр эмгтээчүүдтэй уулзсанд бол юу ч хийхээс буцахгүй залуучууд бас байдаг гэсэн байхгүй. Байхгүй юм байгаа юм шиг ярьцдаг те. Хүний машин уунж очиод энэ миний машин ингээ хэлээд манус тэхгээр ичээд идэг байхгүй. За өөрөөхөөрөө байж байгаа л тэгэл тийм шүү дээ болно доо гэдэг. Тэг шиг те нэг юм юу ярих гэж байгаа энэ сэдврүү орчмоо да. Тэгэл яг нэг юм хөрээл найз нөхд нэг юм дугуугаа олдог байхгүй. Дугуугаа л олдог те. Тиймэрхүү үед бас байдаг шүү дээ. Тэр инэрли оппозитын тэр дог сонсоор тэр инэрлийн хэсэг бол бас татааш мөнгөтэй юм шиг харагдахад миний мөнгө хүрчлээ гэж байна тий. Мөнгөтэй биш дээ мөнгөтэй юм шиг харагдахад гэдэг шүү дээ. Одоо би ямар нэгэнд мөнгөтэй юм шиг харагдсан юм шиг гинт болтой биш гэж байна. Чигэрээ яа тий. Мөнгөтэй юм шиг харагдж байгаад хэдэн хөөхөн бавчлаа. Тэр яг нэг үнэн байгаад байгаа. Байдаг зүйлтэй амьдралтай. Тийм байна. Таны хувьд маш олон ярилцлагын нэвтрүүлэг хийсэн. Мэдээж ярилцлагын нэвтрүүлэг хийдэг хүн айгүй гоё одоо ингээд шин ертөнцүүдтэй шин нагаар вайбтай уулздаг. Яг тэр таны дугаарт орж исэн зочдоос бүр энэ хүн үнэхээр онцгой нээлттэй байсан шүү. Үнэхээр онцгой одоо vibe одоо хандлага мэдрүүлсэн шүү гэдэг хүн байна. Яг санаанд орж байгаа зөндөө хүн байгаа. Нээлттэйгээр ярилцж байгаа зочин уу эсвэл яг санаанд орж байгаа юм бол алга. Гэхдээ бүр ингээд зарим зочдыг ирэхэд нь бүр ингээд хүлээгээ сониучрахад юм ярьж байхдаа хүртэл ингээд айгүй сониуч. Бүр ингээд ямар сонирхолтой хүн бэ гэж боддог нэг тийм үед. Одоогоос бараг 10-аад жилийн өмнөх ярилцлага юм байна. Учиртай урилга хийдэг багт. Инэрлэл юм да. Тийм инэрлэлтэй ярилцахад шал өөр мэдрэмж өгнө. Маш их сонирхол татна. Тэр хүн одоо ч тэр хүн миний сонирхлыг татдаг. Ер нь бол яг үйт ингэж цацсан хүмүүс байгаа байхгүй тий. Их л сонирхолтой хүндэт. Юм яриад л юмэр. Эсвэл ингээ ажиглаад л юмэр. Сонирхолтой тий. Дээрээс нь сонсогч байгаа шүү дээ бид. Тий. Тийм л тэр л маш ийм содон гинт чамааг асуугаар толгойд орлоо тий. Бусд нь бол бүгдээрээ яг гоё байдаг. Би угаасаа ярилцлагатай өдөр болгоно нэг юм түгшдэг бас яардаг. Тий. За одоо энтэй юм яриад энтэй ингэж яриад. Гоё эмхтэйтэй ярилцахаас гоё. Яг нэг сэтгэлдээ нэг юм юу тог мандуулаад за тэр цэг дээр очиндоо гэд нэг юм төлөвлөждөг тий. Манай нэг найз хэлсэн анзаараад чи эмхтэй хүнтэй бүр илүү гоё ярилцдаг. Ток шоуг нь үзгээр магадгүй тий. Бүр
магадгүй тэр нөгөө нэг тэр чинь их айлгуудаж майлгуудад байгаа юм биш шүү дээ. Манай гэр бүлийн гарч ивэл мургууртай. Гэхдээ яг нь эмхтэй үнтэй ярихаар би илүү ойлголцоод баг нэг подкаст одоо нэвтрүүлгийн орчноосоо тасардаг. Яг ингэж мэдмээр эсвэл уудалмаар эсвэл тэр эмхтэй надтай ярилцаа гарахад сэтгэл нь нэг сайхан болоод гарах ч юм уу те. Иймэрхүү зүйлсийг юу гэх тийм бодохгүйгээр анхаардаг гэх юм уу нэг тийм юм байлээ. Яг нөгөө байглаасаа нөгөө эрэгтэй гэдэг хоёр хүн чинь хоёулаа өөр учраас тэндээс бас нэг юм яриан хүртэл илүү одоо дэлгэрэнгүй болох гээд эсвэл ойлгомжтой вайфтай ч юм уу мэдрэмж нь өөр ах та. Тий. Тэгэл би чинь эхэндээ ярьцлагынхаа төрөл зүйлийг яг ямар ойлгох уу гэж бас нэг явсан үе би. Заавал жоохон ухаантай юм яриад ухаантай харагдаад мэдлэг өгөх хэрэгтэй юм уу? Эсвэл ховж ярих хэрэгтэй юм уу? Гэтэл олон зүйлийг яг бодоол явсан зүгээр хүнийг уудлахал яг өөрөөр нь л байлгах юм байна гэдгийг л нэг хэдэн жилийн өмнөөс яг ойлгосон шүү дээ. Тэгээд хүнтэй яг өөрөөр нь л байлгах, тухтай байлгахыг. Яг миний өөрөө хүн тийм л дээ. Найз нөхдөдөө сууж исэн ч эсвэл чамтай сууж исэн ч чамайг нэг тухгүй юм эвгүй байдалд оруулахгүй байх гэсэн. Гэдэг нэг цаанаас бодолтой. Багын л тийм байсан. Одоо хүүгээ анзаархаар манай хүү яг тийм. Наваа ингээд нэг жоохон дууга хураацсан явж ивэл аава та яв юм ярихгүй байгаа юм бэ. Тэгээд өнгөд яасан миний хүү уурлаад байгаа юм уу? Гүү миний хүү юу яриад байгаа юм. Манай хүү хүртэл нэг тийм. Би багын тийм байсан байхгүй. Тэгээд ээжиг юм уу хажууд ихнэрийг хараад нэг юм ингэчгээр нэгээд бичт ингээл ширтээ явчихдаг шин. Санаа зовоол те. Тэгээд найзуудтайгаа хүртэл тийм. Ингээд нэг юм vibe найзуудтайгаа уулзуулаад ингээл хоёр талын найзууд уулзуулаад жоо зарим нь чимээгүй юм болохгүй дундуур нь ороод за яаж ийн уудж ийн ингэж ийн үү гэл цаанаасаа тийм тэг хүүхдээсээ өөртөө ижлэхэн зан чанарыг харах гоё те гоё алхаанаас нь ахуулаад одоо сонирхол нь хүртэл би багаасаа урлаг уран сайхан хөгжим гэдэг зүйл дуртай тэгээд айл болох нэг юм тэрийг нэг юм энэ яадаг юм бол Майкл Джексон ер нь яагаад ийм болсон юм бол гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм мэдхийг зүгээр хүсдэг хүүхэд байсан. Манай хүү яг тийм. Гэхдээ кино тал руу Монгол киноос айгүй их үзэж байна л да. Одоо ерөнхийдөө бол ямар ч киноны ямар ч арын албаны хүнийг овог нэр ажил бүх юмтай нь хэлнэ. Цагаан толгой ш. Одоо ингээд 90-ад он 2000-ад оны одоо ямар кино Темкагийн жишээний кино тий. Тэгэл энэ киноны юу нэ зургийн дарга нь хийн гэж шууд хэл. Сайн юм байна тий. Одоо бид хоёр хамт кино үзээд жишээ нь ялангуяа дотоод кино сонирхлын дагуу хамт кино театрт үзээд хүнс кино дуусаад шууд гардаг шин. Титр харддаг шүү дээ. Нэг гүйж байгаа тий. Ингээл ихэнх нь доторчтой шүү. Байжээ. Яг хараад тэмдэглэж ав. Тэгжээч тэр юу үүсэн л дээ сан үүсэн л дээ яг тийм за гэд одоо ойлгох. Тэр төлөө үнэхээр өөртөө сонирхолтой байгаад байна тий. Нэг темирхүү. Тэгээ би бүр яг тийм биш байсан ч гэсэн багадаа темирхүү хөхтэйсэн байхгүй. Ер нь ингээд нэг юм үзэж байгаа юм аа нягтлж байнга ингээд үзээд идэх тий. Темирхүү байсан. Тэгээд нэг темирхүү зүйл би нэг киногоо доол үздэг ч юм уу тий. Нэг тийм төрлийн хүмүүс байдаг шүү. Би ч одоо бас олон үзнэ. Тэнгүүт гэр бүлийн хүн уурлна. Үзэж байгаа унт чинь тий. Тэгээ маргааш нь дахиад үзнэ. Тэгэд би нөө хүүгээ явуулдаг байхгүй. Нөгөө нэг ингээд утсан дээрээ тэмдэглэж нэг хүмүүс нэр кино үзэж байхдаа тэмдэглэгээ ихэр миний хүч яг оюуки яг ориг хувилбар юм биш. Тэмдэглэх үздэг дээ. Яг бодит амьдрал дээр яг жинхэнэ үнэн уул нь энд байгаа даа байхгүй тий. Яг жинхэнэ яг тэмдэглэдэг нь. Тэгэхээр тийм хүн байдаг л байна тий. 8 наснаас эхлээл яг тэгсэн байгаа байхгүй. Яг ингээд нэрнүүдийн чэйжлэхэд арайч энэ тийшээ гараад инглээ гэж бичихгүй л дээ. Зүгээр нэр мэр бүх нөгөө нэг оролцсон хүмүүсийг л чэйжлээд байгаа. Яг тэмдэглэгээ яг жинхэнэ хийдэг хүн манад идэв шүү. Байдаг шүү. Тийм хүн байдаг шүү гэж. Тэрнээс хоёр залуу гараа явж гэж бичихгүй л дээ. Тэгээд төгсөв ч юм уу те. Тэрийг би бол ойлгохгүй. Подкастын маань цаг өндөрлөх. За. Хурдан өнгөрчлөө шүү. Ойлоо пэр гээл явлаа. Тэгээд юун төрөнд бас урилгыг маань хүлээж авч хүрэлцээрсэн танд
Баярлалаа. Маш их баярлалаа. Урилга хөргүүлсэнд баярлалаа. Тэгээд маш гоё подкаст байна. Би ийм гоё уур амьсгалтай ийм гоё подкастэнд баг хамгийн гоё нь гэж хэлж болцохоор. Манай Санжаа гомдохгүй тий. Ийм гоё подкаст. Яг нь танихгүй хүнтэй дөнгөж уулзаад ярилцж байгаа нь хамгийн гоё нэг ийм эерэг тэгээд нэг ийм агаар нийлсэн гэдэг шиг ийм санагдлаа. Тэгээд бродос маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр баярлалаа. Өшөө олон гоё гоё зүйлсийг хийгээрэй. Маш гоё подкасттай байна. Тий. Магадгүй одоо ойлоо нэвтрүүлгийнхаа төгсөлд нэг одоо ингэ шинэ жил болох гэж байна шүү дээ. Нэг гоё эерэг зүйлийг гоё уриалаад төгсөе гэж бодож. За тэгэл одоо дандаа сайхан зүйл бодороо л гэж хэлнэ шүү дээ. Болохгүй юм биш яг ингээ би өчигдөр их нэртэйгээ салхинд гарахгүй. Тэгээ замдаа хоёлоо юм яриад ер нь ингээд яг болохгүй юм ингээл Улаанбаатар болохгүй юм их гээл хоёлоо яриад ер нь болж байгаа юм гээл ярьсан чинь болж байгаа гоё юм бас илүү их юм билий. Би тэр ярилцаад ер нь бол амьдрал их сайхан байна шүү дээ гээл. Тэгээд нэг салхинд гараа нэг хоол идсэн шүү дээ. Тэгээд ер нь бол сайхан зүйлсийг дандаа бодож явах нь маш сайхан юм байна л гэж ер нь бол хоорондоо ярилцсан. Тэгэл эргэн тойрон амьдрал гоё зүйлс зөндөөл энэ ялангуяа тэгэл миний амьдрал ингээд бүхэл зүйл байна. Тэгэл ингээл ихнэрийгээ ч юм уу хүүгээ найз нөхдөд харж хахаар тэгэл байгаа зүйлээсээ дандаа сэтгэл нөгөө нэг эерэг зүйлсийг авч байгаа гэх юм үг сайн орж ирдэг. Тэгээд хүнээр хайрлуулна гэдэг чинь өөрөө аим нөгөө хувь заяа нөгөө 100 тулхтны ирэх юм шиг юм. Хүнээр ингээд хайрлуулад байна гэдэг чинь л өөрөө их гоё аз жаргалтай том хувь заяа гэж би боддоо шүү дээ. Одоо ингээл над анхаарал тавиал намайг хайрлал гэл байж байгаа хүмүүсийг харахаар би өөрөөр амар ингээд бахархдаг шүү дээ. Тэг хажууд нь байх. Тэг хажууд ингээл манай ихнэр жишээ нь надгүй байхгүйгээл ингээл байж хат манай найзууд ой учирлаа хаачаа гэл аваа гээл ингээл хөө ингээл нэг юм дотор нэг юм тест үсэх нэг ч юм уу нэг тиймэрхүү юм их төрнө. Тэгээ тэнгуүтэй л дотроо бодвол очиод сайхан ярилцъя хэд миний ээж байна, дүү байна, аав байна, сайхан дүүнэр гэл байгаа. Тэгэл бүгдээ ингээл нөө эргэн дөрнө look around гэдэг чинь тэ. Эргэн дөрнө хаар сайхан зүйл зөндөө байна гэдэл. Ер нь байна шүү. Ганц нэг амар бохимдолтой хүмүүс байдгийг. Нэг зүйлийг би ерөөсөө хайж чадахгүй байгаа. Би ер нь хүнд саад болдгоо хэрнээ надад саад болсон хүнийг зүгээр орхиж чадахгүй нэг юм асуудалтай. Тэмцэлтэй байна. Тий, тэмцэлтэн. Тийм. Ямар сайндаа хамгийн сүүлийн нэг жишээ олгоо ярьчих. Хамгийн сүүл өнгөрсөн 7 хоногт өглөө ихнэргээ хөргөж айгүй гоё өглөө эхэллээ. Яг 7 хоног өмнө нэгт өдрөөс. Өглөө явжсэн чинь урд нэг продюсер зогсоод дотроос нэг хүн гарч ирээд нөгөө нэг юм дунд хоруу, эрхээ хоруу мороо бүгдийг нь үзүүлээд ингээ яваад өгөхгүй. Тэгээ би одоо өөрийгөө ямар их дэми зүйл санаа зовж тэгээ ямар их шартаан бай гэдгийг тэр үед бүр их хүчтэй юм. Араас нь хөөгөөд нэхэж очиж хэрэлдээд яаж байгаа ингээд бүр чи яаж байгаа ингээд тэгсэн чинь комментэр намайг л битсэн чинь доромжилсан л байгаа байхгүй тэгсэн чинь доромжлоход нь би зөрүүлээд хэрүүл хийсэн байна. Тэгсэн тэр нь бүр чатны төвшөндөө очсон байгаа байхгүй юу? Тэгээд би нөгөө зүгээр орхихгүй байгаа даа байхгүй тэр зүгээр орхиж болно шүү дээ. Тэгэхэд яагаад намайг энд оромжилж байгаа ингээд зүгээр орхихгүй явж байгаа тэгсэн тэр хүнийг л тэр чатан дээр л би нэг дийлээ гарцсан юм шиг. Тэгсэн тухайн хүн бас юмыг зүгээр орхидгүй хүн байсан байгаа байхгүй. Зүгээр орхидгүй учраас л миний контентоор юм бичиж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний бүр амьдралд би бүр яг ингээд толгойд Rocket Band дуу шиг нөгөө тархинд нь амьдрал ойршиж ирсэн бай. Би мартчихгүй юу? Тэгсэн чинь ингэсэн чинь би яагаад тэгж байгааг нь гайхаад тэгсэн чинь чи намайг комментэр ингэсэн хүн. Уучлаарай гэх хэцүү байх хэцүү коммент харуул. Нөгөө коммент нь байдгүй. Тэгээ яг би тэр уучраа болоо салсан л та. Тэгээ ир хүмүүс юм байна. Үеийн л залуу байсан. Тэгээ би дараа нь энэ юмыг зүгээр орхиж сурья гэдэг юм ийг л бодсон. Нөгөө нэг амьдрал сайхан байна гэдэг чи яасан бэ? Тэ? Нэг хар жоохон толб гарангууд тэр толбон дээр гүчиж толбыг том болгох ямар ч хэрэггүй л байна. Уулын тийм. Гэтэ бид нар яг тэр нэг өдөр болгондоо басаа тийм байж чадахгүй мөлий. Өөр юм хэлэхөө тийм. Надад бол тэг санагдаад байгаа. Одоо хүмүүс ингээл нэг юм бидний ингээд энийг зүгээр л орчиж таа гэсэн юм дээр амар эмзэг ханддаг зүйлийг харахаар
тэр хүн өөрөө тэр эмзэг зүйлийг хизээч хийхгүй юм байна таахгүй. Тий. Яг өөрийнх нь хэл дээр байж болшгүй юмыг та бол за хүнд би ингээд үнэхээр ингээд тухгүй байх дурггүй. Тухтай ингээд хүмүүс ингээд тухтай байхад би дуртай. Тухгүй болоод ирэхээр надад амар хүнд санагддаг гэдэг. Тэгэнгүүт нөгөө хүн тэрнийг ойлгохгүй. Яг эсрэгээр нь амар тухгуйтуулаад байхаар өөрийн хэлний яг эсрэг юм болчих. Тий. Тиймэрхүү зүйлс зөндөө тий. Одоо жишээ нь ингээл хоёулаа ингээл ярьж хахад бас энийг хэлэх хүмүүс байгаа л. Чи тэгээд зүгээр л хайчаачтай гэх. Гичмэр тий ингээд. Гичмэр. Шууд ингээд хажуунаас харахад бол тийм штэ. Амар ингийн юмыг л ингээл стресстэй аваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Яг миний яг тэр амьдралаар амьдраад үзэх юм бол зүгээр орхимооргүй юм шиг санагдаж болно шүү дээ. Би бас өөр хүн те. Гэтэ яг зүгээр орхиж сурж байгаа. Тэгээ сурах гад явж байгаа. Зарим зүйл дээр илүү уужууж байх, зарим зүйл дээр илүү эмзэгч байгаа. Хүн болгон өөр байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ерөнхийдөө хүн саад болно гэдэг чинь тэгэл нэг үйл өөр шүү дээ. Ер нь бол гэж би боддог. Сайн зүйл хийх ч гэсэн бас нэг үйл өөр тий. Сайн зүйл хийх үйл өөр. Ямар нэг муу зүйл хүнд саад болно гэдэг чинь одоо муу зүйл л. Тэгэл тэр бол үйл өөр. Тий. Тэгэл нөгөө karma's bitch гэдэг шиг тэгэл ингээл иргэл баг. Ямар нэг байдлаар. Заримд нь бүр энэ ингэчихэж байгаа мó даач энэ нэг хүмүүсийг ингээд байсан юм а гэдэг зүйл гардаг шүү дээ. Тэрийг хүртэл манай дүүнер ингээл мэдээ болоо гарах гэж яхад би бойл. Яг өдөр чи ингээ тэгээ байж заавал оролцоод байх юм те. Тэнгүүтэл манай тэр ажлын дүү намайг ингэжсэн шүү дээ. Энэ хүн ингэж хүмүүсийг хэлээд намайг хүртэл гудамжин дараа ингэжсэн. Тэгэхэд энэ алдааг нь би ингээд энэ үний имийг би мэдээ болгоо гаргах болохгүй мó гэх. Мэдээг бэлдсэн баг. Тэгээд явуулаад миний дүү нэг ганц өдөр бурхан мэдрэмж авбоо гэх. Бурханлаг те. Энэ хүний хувь заяа явж чам те. Гэх жишээ нь нариг болгоо ярих тийм. Тэгээд бүх зүйл сайхан байдаг. Тэгээд шинэ оноо шинэ жилээ сайхан ухтаараа. Тэг ингээл харахаар ингээл бүх одоо ингээ битээрээ ярилцж байгаа зүйл бүх зүйл эргэж ирэхгүй дурсамж болоод үлдэн. Тэгэл хорон мөч бүрээс таашаал аваарай. Хорон мөч үрийг хайрлаарай гэж хэлээд. Нэг л дүнсгэр юм шиг санагдсан нэг өдөр хүртэл өнгөрөөд явхад нэг жилийн дараа тэр өдөр ихтэй гоё байжээ гэж боддог шүү дээ. Тийм байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн би яг нэг амьдралынхаа нэг хорон мөчийг броотоос гоё өнгөрүүллээ. Сайхан мөч байна. Хамгийн гоё ад жаргалтай үед дандаа мөнгөгүй л хэдэм билээ те. Ер нь янз. Мөнгөгүй л гоё байд юм бэлээ гэхээр бас амны үед шүү. Хоёул тэгээд мөнгөгүй л гоё байд юм байна гэ те. Хэрвээ ямар нэг хүн Truman Show шиг те нөгөө нэг хиний кино байдаг шүү дээ. Одоо манай Jim Carrey ахын нөгөө Truman Show гэдэг нөгөө тий нөгөө амьдралыг хянжаадаг. Тэгсэн чи яг хоёулаа те энд битээр Truman Show-ны хоёр хүн чинь билүү. Мөнгөгүй амьдрал гоё юм бэлээ гэсэн чи амьдралыг гоё болгож үзүүлж таруулыг битээрийг мөнгөгүй болгочлаа. Замны билээс аштай бэлэг шүү гэж. Мөнгө хэрэгтэй шүү хүнд. Тийм үгүй. Надад зүгээр тэг санагдсан байхгүй. Тий нөгөө эргээ бодохоор яг тий нэг юм хэцүү байсан зүйл тэрнийг нээрэд ихэд даваад гарцсан бас гоё байж шүү ч юм уу тий. Одоо нэг мөнгөний ч юм уу. Тийм шүү дээ. Асуудлууд байсан учраас тэр амьдрал илүү амттай болсон байгаа хөөхгүй. Нэг юм давж тоолох ч гэх юм уу тий. 20 эдтэй очин Бэлэнгой аймгийн баг мөнгөгүй өдөр ч гэсэн тэгэл байдаг л байсан шүү дээ. Ганц Бэлэнгой аймаг ч гэсэн мөнгө байдгүй. Гэл үе байдаг. Тухайн үед нэг ичмээр юм шиг. Нэг Бэлэнгой авч идээд өдөрчгөө жаргалтай болсон байна. Тийм ичмээр юм шиг ингээл нэг юм тухайн үед шаналмаар юм шиг ингээл үе байсан юм дараа нь тэрийг бодохоор нэрэл тэгэл нөгөө нэг өнгөрсөн үе болгон гоё байдгаа гэдэг шиг тэгэл сайхан санагддаг шүү дээ. Тэгээд өнгөрсөн үед мөнгө гоё яж гэсэн чинь Truman Show-д болчихл хоёлоо. Яана гэж. Таач одоо тийх ямарч боломж алгадаа тий. Тэр хичээхгүй бол болтгүй. Завгүй л одоо нөгөө нэг хідүүлээ чи яг л нөгөө сэлж чаддгүй нохоо амтныг усан тэнгүүтлээ өөрсдөө сэлээ гардаг шиг гэдэг шиг. Тэр л нөхцөл байдал дээр байцгаач шүү дээ. Ямар нэг байдлаар жиггүй л яваад байна одоогоор тий. Хизээ ирэг дээр гарах юм итгэхгүй байна. Магадгүй завтай ч болох юм. Тий завтай болох уу? Эсвэл ирэг дээр гарах уу? Тий. Эсвэл fuck гэ тий. Доошо живэх үү? Бэлээ тий.
Тий, живж болохгүй шүү. Залуучуудаа. Хамтдаа гоё ирч хүчтэй байцгаа тийм ээ. Яг үнэ. Мэдэрч чадвал бүх цаг сайн цаг гэж байгаа шүү дээ. Тэгээ Хөх тэнгэр подкастыг маань хамтдаа бүтээлцсэн танд баярлалаа. Баярлалаа. Бүх зүйлд нь амжилт хүсье. Өртөөсч явдаг сайн сайхны хүсье. Баярлалаа. Хөх тэнгэр подкастаа маань хамтдаа байсан үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний албан ёсны хуудсуудыг дааж бидэнтэй нэгдээрээ хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Эрүүл хэвгүйсээ баяр та. Энд үргээд өндөрлөө.